хэрхэн XML-ээр копи арилжаа хийх вэ? Та өөрийнхөө форм руу нэвтэрч ороод үнэтэй хэсэгт байрлах copy trading хэсэгтэр дарна. За copy trading хэсэгтэр дарснаар танд хол болох синтекстүүд гарч ирнэ. Тэгээд таны investor account, balance, equity, use margin, pre-margin тэгээ одоогоор яг P&L нь хиттэй явж байгаа гэдэг та мэдээлэлүүд дээрээс харах боломжтой гэсэн. Та эндээс өөрийн дурын low risk жишээлх юм бол энэ дундасаа forex-ээр харилцах гих мэтлэнгээр за зүтгэлийн хэсэгтэр аваач юм бол портфолио хэсэг байгаа. Энэ портфолио хэсэг дээр strategies буюу дагж байгаа strategy manager-уудын лист болон ээлжтэй болон хаагдсан хистрийгоо эндээс харах боломжтой гэсэн. Тэгээд яг хүн дээр жишээ аваад үзэх юм бол энэ хүн дээр дараах мэдээллүүдийг та харах боломжтой. Хасаа трийг нь бол алгоритм трейд буюу commodities дээр трейд хийх юм байна. За жишээлх юм бол энэ дээр leverage 225% ашгаа хуваахад за тэгээд хамгийн багтаа 100 долларын хөрөнгө оруулалт хийхээр эстэй энэ хүнд хөрөнгө оруулалт хийсэн дүн гаралтаа гарч ирж байгаа. Яг жишээлх юм бол 18,400 доллар байна. За доошлоод харах юм бол эндээс portfolio risk performance гэсэн хэсгүүдийг харж болно. Performance хэсгээс та ашигтай хэсгийг нь энэ дээр трийг нь хамгаалаад харах боломжтой. Нийтдээ хэдэн трейд хийсэн, өнгийн ашигтай арилжаа, өнгийн арилжаа. За тэгээд хэдэн хувь арилжаанаа хаасан хэдэн хувь арилж байгаа. Хаасан бэ гэдэг эндээс харах боломжтой. За рискийн хувьд гэх юм бол риск скорыг эндээс харах боломжтой. За тэгээд хэд хоногийн турш хэдэн трейд хийсэн та харах боломжтой. За тэгээд хамгийн ихтэй drawdown буюу одоо open байх хугацаанд доошоо хэдэн доллар хүртэл явсан байна вэ? Хизээ вэ гэдэг одоо энэ мэдээллүүдийг та харах боломжтой гэсэн. За тэгээд та портфолио хэсэгт орох юм бол юун дээр арилжсан. За яг хаана арилжсан. За яг юун дээр алдсан гэдэг гих мэдээллүүдийг та эндээс харах боломжтой гэсэн үг. За доошлоод үзэх юм бол энд та returns буюу одоо яг олсон орлого нь яг хэд байна гэдэг та investors хэрэгт авч байгаа вэ? Хэдэн долларыг инвестмент хийсэн байгаа вэ? Гих мэтлэн та энэ мэдээллүүдийг харах боломжтой. Мэдээж оноор нь та түүнийг харах боломжтой гэж болж байна. За баруун жишээлх юм бол хэдэн хувийн одоо used margin тавьж байна гэдгийг одоо харах боломжтой гэсэн. За эндээс доошлуулаад open trade-үүд дээр нь гэх юм бол одоо нээлттэй байгаа арилжаа нь хэдэн доллар байна. За тэгвэл одоо яг ямар бүтээгдэхүүн дээр яаж арилжж байгаа гэдэг талаар та мэдээлэлүүдийг харах боломжтой. За closed хэсэг дээр нь өмнөх арилжааны түүхийг нь харах боломжтой гэж болж байна. За өргөжлүүлэлт дээшлээд энэ хүний хэрэг copy хийхээр бол баруун дэлхийн боломжийг байрших copy хэсэгтэр дарна. За copy хэсэгтэр дарснараа copy хийх мэдээллүүд энэ дэр гарч ирж байгаа гэсэн. Тухайн мэдээлэлтэй харилцсны дараагаар та баруун талын хэсэгт байрших одоо энэ хүний маань хамгийн бага нь 100 долларын инвестмент авах гэсэн байгаа бол та энэ дээр жишээлх юм бол 100 долларын инвестмент гих мэтлэгээр авах боломжтой. За multiplier хэсэг нь энэ том дансан дээр том лотоор тарж байгаа тохиолдолд таны лотыг нь таны аккаунт тааруулж багасгах тул хийж хаалгаж болно. За өргөжлүүлэлт copy trade хэсэгтэр та одоо оцсон байгаа арилжаануудыг шууд дагахаар болоод энэ дээр чеклж өгнө. Шууд дагахгүй дараагийн арилжаанаас орно гэх юм бол та чеклэхгүй байна. За strategy manager-ыг дагж авах хугацаанд та өөрөө take profit болон stop loss-од боломжтой. Энэ юу вэ гэхээр та жишээлх юм бол энэ хүн инвестмент хийсний дараа 100 долларыг нэмэлтээр олсны дараа би нүунийг дагахаа болно гэх юм бол та энэ амаунтаа оруулж өгч болно. За stop loss-оо жишээлх юм бол та 50 доллар олсны дараагаар энэ нүунийг дагахаа болно гэдэг энэ амаунтыг оруулж. За тэгээ мэдээж энэ хүн маань 100% баталгаатай биш гэдэг одоо тэр зүйлсийг та ойлгож байгаа гэдэг энэ хэсгийг та чеклж та copy хийнэ. За тэгээ copy хэсгээр дараад дараагийн copy хийх одоо хэсэг нь та шууд арилжаа хийгээд явна гэсэн үг.